Өсөж байгаа 2027 Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Менторийн цаг подкастын маань 6 дахь дугаар үгээр эхэлж байна. За энэ удаагийн зочин маань маш сонирхолтой хүн байгаа. За энергийн ном гэдэг энэ гайхалтай номын зохиогч. За хүний нөөцийн тэргүүлэх зэргийн аудитор, менежментийн зөвлөх Алтан Туяагаа урьж оролцуулсан. Оролцуулж байна. Тэгээд миний урилгыг хүлээж авсан маш их баярлалаа. Тэгээд Алтан Туяагийн маань бичсэн энэ энерги менежмент гэдэг ном бол ер нь сүүлүүд нэлийн бестселлер болж байна. Номын дэлгүүрүүдээр эхний 10-т явж илээ. За тэгээд энэ ном бол яг цагаа олж гарсан ном. За тэгэхээр энерги буюу эрчүүчний менежменттэй хүмүүс ер нь тэр болгон бас зөв хийдэггүй. Тэр энэ дээр бол маш олон хүмүүст бол гарын авлага баг ингээд гой зөвлөмж болж байгаа. Тэгэхээр би энэ хэсэг дээр бол бас зөвлөгөө ментор тавна. За манай подкаст бол ерөнхийдөө ингээд салбартаа бас танигдсан хүлээн зөвшөөрөгдсөн менторуудыг урьж оролцуулаад тэр хүмүүний ажил, карьер, тэгээ менторийн туршлагын талаар бас яриулт юм аа. За тэгээ хоёулаа би ингээд ярилцлага юм хоёр хэсэг тувааж байна л да. Эхний хэсэг бол ер нь энерги менежмент буюу эрчүүчний менежментийн талаар тэгээ хоёр дахь хэсэгт нь би өөрөө бас нөгөө яг өөрөө эрчүүчний менежментээ хэрхэн зөв хийх тал дээр одоо надад сүүлийн үеийн асуудлууд тулгараад байгаа. Тэн дээрээ би бас ингээд талтаагаасаа менторлолт чиглүүлэг авмаар байна. За тэгэхээр сүүлийн үед одоо нэлээд завгүй харагдаад байна. Тэгээд одоо хаагур юу хийгээд яваад байна гэдэг шиг. За юуны өмнө подкастт доош нь маш их баярлалаа. Тэгээд өмнөх бүх подкастыг сонссон. Над бас айгүй гоё хэрэг болж байгаа дэр подкаст нь яаж үүрэг аягүй сайн гүйцэтгэж байгаа гэж хэлмээр байна. Тэгээд одоогоор бол би нэг юу хийж хийдэг гэдэг асуултанд хариулах хэцүү болчиход байгаа. Тэгээд ягаад тэгэхээр олон улсад портфолио карьер гэдэг карьертэй явж байгаа. Одоо бол би 4 компанид хэрэглэгдэж ажиллаж байна. 4 авч дамжиж ажлын 6 өдөрт. Тэгтээ аюу happy аз жаргалтай ажиллаж байгаа. Хүний нөөцийн зөвлөх, хүний нөөцийн сэтгүүлийн эрхлэгч, за хүний нөөцийн менежментийн багш, хүний нөөцийн подкастын хост гэдэг. Ер нь бол хүний нөөцтэй холбоотой, хувь хүний хөгжилтэй холбоотой одоо ажлуудыг хийж явж байгаа. Тэгээд сая бас Солонгос руугаа форумд яваад хөдөө хангалттай сургалт хийгээд ингээд маш завгүй байж байгаа ирлээ. Тэгээд Алтай утгаар чинь нөгөө Facebook дээр найзаа. Тэгээд Алтайг ингээ юу хийж авч байгааг ингээд анзаараад би лайктал хийж яхаа тэр айгүй олон зүйлийг амжуулаад тэрс ингээд ирч хүчтэй байнгын стори оруулаад ингээд өөрийнхөө маркетингийг хийгээд намынхаа маркетингийг хийгээд өөрөө бас номоо борлуулаад тэг хөрвүүлж өгөөл ингээд айгүй олон ажлыг амжуулаад яваад байгаа байхгүй. Тэгээд энэ болгоноос би одоо нөгөө энэ Алтайгийн нууц нь юу вэ? Энэ ямар ирч хүчтэй яваад байна гэж одоо сонирхоод тэгээ Алтайгаа подкастынхаа зочноор оруулъя гэж бодсон. Тийм тэгээд одоо ингээд 4 төсөл дээр одоо зөвлөх хийж जैन. Тэгээд подкаст хийж जैन, сэтгүүлийн эрхлэгч хийж जैन, тий. За ингээд номоо сургалтууд хийж जैन. Захиал ингээд баг ингээд нөгөө 8 тусдаа өөр ажил хийгээд байна шүү дээ. За энэ болгоныг яаж зохицуулж байна? За нэгдүгээрт би нөгөө энэ ерөөс энерги юм шүү тахгүй. Одоо сүүлийн үед нэг хүмүүс асуухлаар ном уншаараа гэдэг нэг товч харуулдаг болчиход байгаа. За нэгдүгээрт би энерги менежмент гэдэг зүйл энэ нэр томьёотой би 18 онд таарсан юм. Миний хувьд нэг 16-аас 20 онд хятад суралцсан. Тэгэд анх надад хятад очиход ийм мэдрэмж төрж байсан. Тэрбумын нэг бах 3 саяын нэг бахын ямар том ялгаатай юм. Тэнд нэг ажлын байран дээр хэдэн зуун саяар өрсөлдөж чинь. Тэр өрсөлдөөд орж байгаа хүмүүсийн нууц нь юу юм бол гэдэг. Миний нөгөө нэг давуу тал гэх юм уу? Надад нэг асуудал тулгархаар би дандаа Google хайлтгийг судалдаг төрлийн хүн. Зарчуудыг хэрэг ойлгох бай. Жирэмсэн боллоо хүүхд гэрхэн хүмүүжүүлэх вэ гэл ингээд нөгөө хүнээс сухаас илүү би өөрөө хайлт хийдэг төрлийн байхгүй. Тэгээ анх нөгөө хятад ингээд суралцж явах тэр чинь тэр олон тэрбум хүмүүсийн ажиллаж амьдарч байгаа бүтээмж гаргаж байгаа надад гайхалтай санагдав. Тэгээд би яг нөгөө яаж бүтээмжтэй байх вэ? Яаж би илүү их ажил амжуулах вэ гэл нэгсэн чидээ хайлт хийжсэн чинь 2018 онд нөгөө The Power of Full Engagement гэдэг 2003 онд гарсан ном гарч ирсэн. Англи хэл дээр. Тэрийг харчаад not time management, energy management гэдэг төлөв хөвгтэй. Тэгээ цагаа биш энерги удирдах хэрэгтэй юм байна. Тэгээ тухайн үеэс хойш би яг өөрөө тэр тухай судлаад одоо энэ бүхний нууц нь ерөөсөө би энерги менежмент хэлмээр байгаа байхгүй. Би хизээ надад бүтээмж гардаг юм. Би юу хийвэл би илүү гоё бүтээмжтэй байх уу? Би юу хийвэл айгүй гоё аз жаргалтай байж чадах уу?
би хизээ унахаараа яаж өөрийгөө босгох тийм гэх мэтлэн тэр аргууд сурсан юм л ачаагаад байгаа байхгүй. Нөгөө талаар ингээ олон юм шиг харагдаж байгаа мөртлөө ерөөсөө л хүний нөөц, хувь хүний хөгжил гэдэг л нэг категорийг би олон талаас нь л хийгээд байгаа юм ерөөсөө тийм. Тэгэхээр энэ талд нь судлаад нөгөө талд нь заагаад тий тад зөвлөө явж байгаа. Харин ч нэгнийг айгуу дэмж явчихж байгаа байхгүй. Тэнд олж мэдсэн зүйлээ тэнд заагаад тэнд зөвлөө тий явчихж байгаа. Тэгэхээр айгуу гоё юм уялдаатай байгаад байгаа гэсэн. Тэгэхээр эцсийн дүн л энерги юм шиг. Ном бичих сэтэл нь яг хизээ төрсөн. Яагаад энийг яг бичиж хэлсэн? Сэтэл нь болохоор би Монголд 20 онд ирээд за нэг төгсчөөд 21 оноос хойш би ажил руугаа орсон. Тэгэнгүүт би бизнес сегментээр анх нэг энерги менежмент гэдэг сэтвэр даваад орж таалагдаа би энэ шинэ юм би судалсан юм аа тий. Би өөрөө нөгөө боломж гаргасан хүн үлээхгүй даваад орж болоод би нэг ийм шинэ юм ба шинэ ойлголт байгаа маа би энэ талаар ярьж болох уу. Тэгээ яриад тэрийг сонсчод компаниудаас судлах сургалт авч ирсэн байхгүй. Тэнгүүд хүмүүс тэгвэл энэ чиглэлээр би ямар ном унших уу? Тэр чинь нэг сургалтын нэг цагаас 30 минут явж байгаа шүү дээ. Ямар ном олж унших уу гэнгүүт чинь нөгөө би миний хувьд олж уншсан англи номоо би санал болгож байгаа. Тэгээ өөр ном байхгүй. Хамгийн сүүлд харин нөгөө Харвардын цуврал номнууд идэв шүү дээ. Нэг 10 цуврал гэдэг. Тэрний нөгөө өөрийгөө удирдах цувралын дэд бүлэг болоод орсон байдаг. Цагаа биш энерги удирдах. Тэрийг бол би сүүлд олж мэдсэн. Тэгээд харин хүмүүс асуугаад ангууд за ном нөөх юм чи би өөрөө бичээдэг. Тэгээ ирсэн юм тий. Тэгээд яг анх олд сонсон намайг орчуулах гэж үтсэн. Яг орчуулъя гэхэлэр яг миний бас яг хариултанд бас 100% хариулаг байхгүй над тулгарсан асуудал. Тэгмээд өөрөө яг маш олон юм нэгдлүүд тэрнтэй холбоотой олон номнуудыг уншиж байгаад ер нь гоё ингээд нэгтгээд судалгааны бүтээл болгож гаргасан. Нөгөө талаар би гарын авлага гэж нэрлсэн байна. Номыг уншичаад хүн ингээд дамжуулсан шүү дээ. Би уншсан болцсон гэдэг. Энэ мань болохоор гарын авлага гэдэг чинь хүн байнга нөгөө ингээд хэрэглэгдэхгүй болох зорилготойгоор эхлээд нөгөө дөрвөн менежментийнхаа талаар дараа нь тестүүд те миний бас нэг сургалт хийгээд олсон юм болохоор одоо чинь ингээд шинэ хандлага гэхэлэр хандлага аягүй чухал хандлагатай байх ёстой гэдэг байгаа мөртлөө хүмүүс тэгвэл миний хандлага ямар юм бол гэдээ асуулт төрчихдөг. Тий. Тэгэнгүүт намаараа би тэгвэл хандлага тодорхойлт тест. Онцлогооны одоо ямар нэгэн аргууд ч юм уу тийм хэсгүүдтэйгээр нөгөө талаар мэдчихэд онцлцсан бол яаж сайжруулаад асгалтаагаар гаргасан байхгүй. Тэгэхээр нөгөө талаар хүн 365 хоног фүлэрч хүсэж чадахгүй. Үе унах босно нь ойлгомжтой. Унах үедээ хэмжлээ, юун дээр аялахыг харлаа, ингээл явах зорилготой. Тийм байдлаар бичсэн байна. Одоо 11 сар тэгэхээр одоо ингээ оны сүүлийн сар гарч байхад хүмүүс ихэнх нь бол энерги нь унтсан байгаа шүү дээ. Хичвчний одоо сулралд орцсон байгаа. Тэгээ одоо яг энэ үед бол энэ подкастыг хийж байна. Тэгээд хүмүүс бас хэрэг болох байх гэж бодож байна л да. Тэгэхээр манай Алтагийн ингээд анзаарснаар ер нь манай Монгол хүмүүс бид нар тэр энерги менежмент дээр гаргадаг, нэг зохицуулах тал дээр гаргадаг нийтлэг энэ алдаа юу вэ? Нэгдүгээрт одоо жишээ нь хамгийн энгийн энерги чинь өөрөө төрүн төрөл байгаа шүү дээ. Бид нар хамгийн нэгдүгээрт биеийн энерги, сэтгэл хөдлөлийн төвлөрөл буюу санаа, тэгээд дотоод сэтгэл гэж хамгийн энгийнээр манайхан сахилга батдаг байхгүй. Одоо жишээ нь ингээд гаднаад суралцж байхад ихэнх нөгөө ер нь ингээд амжилттай явж байгаа, амжилтанд хүрч байгаа, бүтээмжтэй байгаа хүмүүс сахилга баттай байдаг. Унтах цаг, босох цаг нь ойлгомжтой байдаг. Тэгээ монголчууд дээрээ жишээ нь тогтсон цагт босдог, тогтсон цагт унтдаг хүмүүс байна уу гэхээр тэгж жаад унтдаг штэ гэдэг ч юм уу. Ер нь жоохон сахилга батгүй байдал чухал. Энэ нь өөрөө урт хугацаанд ингээд бүтээмжтэй хань нөлөөлдөг. Бид нар чинь ингээд нэг юм ангой байдаг шүү. Нөгөө Монгол оюутнаас шалгалт авах шүү гэхээр нөгөө шалгалтаа шүүхээр хугацаанд хизээ ингээд нөгөө дуус хизээ гэдгээс нь эцсийн мөчөд ингээд дүрлцдэг төрлийн хүмүүс тогтвортой удаан хугацаанд нөгөө тууштай барьж хуталдаж сонсгол багтдаг байхгүй. Тэгэхээр нэгдүгээр асуудал нь тэр багтдаг юм. Захилга бат тий тууштай байдал дээр жоохон сул санагдаад байдаг. Хоёрдугаар яг ер нь бол бид нар ингээд ерөнхий түүх энэ төр харахаар бид нар чи өөрөө байгальтай харьцдаг, байгалаасаа энерги авдаг тийм өвдөлтөй хүмүүс байхгүй. Тийм байсан, тийм аргуудтай байсан. Одоо яг хотчоод бас энэ чи холдчоод байгаанаас унгаагаад байгаа мөч бараад байгаа. Одоо жишээ нь та анзаарсан бол би амралтын өдөр болно л ууланд гардаг байхгүй. Ингээд нэг юм агаарт гардаг. Бүр уул руу гарч чадахгүй бол цэцэрлэг түрээлэр ингэж алхаад байгальтай ойрож ингээд сэргээдэг те. Унж байгаа энэ ч ерөөсөө л нөгөө
өөрийнхөө үеийгөө цэнгэлж явах шаардлагатай байхгүй. Тэр нь бол манай монголчууд байдаг. Сүүлийн үед яг хоо жоохон хотчоод тэрнээсээ жоохон холдчиход. Тэр тал дээр бид нэр жоохон алдаад байгаа мó гэдэг зүйл байгаа. Нөгөө талаар ер нь нийтлэгээр одоо жишээ нь бид нар сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ жоохон сул. Дотгошоо төрлөн хүмүүс байхгүй. Одоо манай нэг англи хэлжсэн. Тэр ингээл би тэхээрээ ингэдэг галан ярихгүйт би анх ямар ядах би охин байгээ бод. Сүүл тэр хамгийн сайн өөрийгөө ойлгоцсон байна. Хинтээ байхаараа жаргалтай ямар орчинд байхаараа бүтээмжтэй байдаг гэдгийг айгуус ойлгочихсон. Гэтэл буцаагаад нөгөө монгол хүмүүсээсээ та гунилахаараа яадیں, уурлахаараа яадیں, шаналхаараа яадیں хариулж чадахгүй. Ботдог шинхэн тийм. Тэгэхээр нөгөө талаар бид нарын нөгөө сэтгэл зүйн энерги, сэтгэл хөдлөлийн энерги тал дээрээ бас бид нар бас жоохон суралцах шаардлагатай шаардлагатай байхгүй. Хамгийн энгийнээр тэрийг илэрхийлэхгүй удаан ингэ төвчж явах тийм. Нэг талдаа төвчээртэй юм шиг боловч нөгөө талдаа тэр чинь хүний бүтээмжийг унаадаг зүйл шүү дээ. Би тэр хүнтэй муудалцсан жил болж байгаа гэдэг ч юм уу тийм. Би бүр тийм сонсохоор хайраа энерги гаргадаг байхгүй. Хайраа юм ч одоо яа ингэ өөргөө зовоод тийм бол гэдэг ч юм да. Нөгөө талаар чи уурлсан юм уу? Уурлаагүй л уурлаа яваад тийм. Тэр тэрийг яаж гарах уу тал дээр болчих суу санаа. Тэр энерги зохицуулж чадахгүй байгаагийн гол шалтгаан бол бас өөрөө өөрийгөө тань мэдэхгүй байна гэсэн үг юм байна тий. Тийм шүү. Одоо жишээ нь дөрвөн энерги нь нэгдүгээр эхнийх нь биеийн энерги та нойр зөв цагт унтчихна. Тэгээ зөв цагтаа яг нойроо яг бүтэн авч чадчихна. Хамгийн энгийнээр бид нар биеийн энерги чинь энерги бэлэн биш байгааг хэлдэг чинь өглөө ингээс сэрэхэд дахиад унтмаар санагдаад аваад би чинь энергигүй байна л гэсэн үг байна. Бэлэн биш болоогүй учраас дахиад унтмаар санагдаад цэвэрлэгээ хойшлуулдаг шүү дээ. Тэр чинь бас бидний нөгөө зөв цагт унтаагүй, зөв цагт энерги нь хүч авахтай холбоотой. За нөгөө амьсгал. Амьсгалыг бид нар амьсгалын юун сурдаг. Угаас л амьсгалдаг шүү дээ. Тэгээд мөртлөө амьсгалын ном дээр чи 90% бүрэн амьсгалдаг гэд бас судалгаа байгаа чинь тий. За нөгөө тасгал хөдөлгөөн байна. Тасгал хөдөлгөөн хийгээд чиглэлэр тэг жоох зав байхгүй ятраад идэм аа гэдэг. Гэтэл тасгал хөдөлгөөн хүнийг ирч хүчтэй болгодог. Хүний сэтгэл хөдлөлтөө эерэг багт тусалж. За нөгөө хооллолт байна. Бид нар яг тогтсон цагт өглөө хооллоод яг гардаг. Одоо би Солонгос, Сингапур гэхэд 3 хооронд амьдарч утсан. Арай нэг сараас тийш хугацаанд. Бүх энэ 3 хооронд гуруулаа эрт устдаг. Өглөөний цаг айгу чухал үздэг. Тэгэл бид нар тэрэн дээрээ хэр сайн байгаа гэдэг ч юм уу те. Эн чинь бас нөгөө энерги сурж байгаа зүйл шүү дээ. Сэтгэл хөдлөлийн энерги дээр нөгөө сэтгэл хөдлөлөө таних, илэрхийлэх тал дээр сайн баг. За гуравт нь нөгөө анхаарал төвлөрөл буюу яг өөрийнхөө бүтээмж гаргадаг цагаа олж мэддэг. Би анхаарал би яавал төвлөрдөг юм. Яавал миний анхаарал сарндаг юм. Би хитэн цагт ажиллаа хийвэл надаас бүтээмж гардаг ойлгох. Ерөөсөө л энэ чинь өөрөө удирдах урлаг багт байгаа байхгүй. Дөрөвт дотоод сэтгэлийн энерги буюу би юу хийхээр аюугаа жаргалтай, юу хийхээр би хүн цалин өгөөч гэсэн тэрийг хийх. Би яаж амьдрал утга учиртай амьдрсан шиг амьдрахыг мэдрэх юм гэдэг энэ дөрвөн зүйл байгаа байхгүй. Тэгэл эцсийн мөртөө л нөгөө хувь хүний хөгжил өөрийгөө тань мэдэх аял байгаа байхгүй. Тэр энерги менежментээр баг ингээд амьдралын утга учиртай холбогдож байна шүү дээ тий. Бид нар ч одоо ингээд амьдралын утга учир, миний амьдралын зорилго утга учир гэж ярьдаг. Тэгвэл бид нар энерги менежментээр бас энийг одоо холбож хэрхээ яаж зохицуулж явах вэ? Тий. Одоо жишээ нь миний номыг уншвал 5 одоо хүмүүс би 5 дэх бүлэг уншаарай гэдэг ингээд байгаа. 5 дахь бүлэг тэр хэсэгтээ дотоод сэтгэлийн энерги буюу дотроосоо ирж хүчтэй байх утга учиртай амьдрах тухай байгаа даа. Тэн дээр яаж үнэт зүйл болох юм? Яаж нөгөө одоо ингээд би Монголд ирээд 21 оноос хойш би 122 байгууллага сургалт орсон байлээ. Тэгээ тэрнээс зарим байгууллагад би 3 жил дараалан сургалт орсон, заримд нь 1 жил, 2 жил гэл ингээд нэг удаач орсон компани зөндөө байгаа. Тэгээ нийтэд нь ингээ орохоо маасаар нь ингээ харахаар одоо жишээ нь тэр дотор ингээ за би тэгвэл нэг утга учир гэдэг шиг би яг энэ ажлаасаа кайф авч чадчихна үгүй юу? Би яг жаргалтай байж чадчихна уу гэдэг ч юм уу тийм аюултай хүмүүс аяг хүйдэг байхгүй юу? Тэрнээсээ олоогоос хамаарад хашаас хамшинжид өвдсөн. Эсвэл ингээд тодорхой хэмжээний сэтгэл нь жоохон хоосон ч юм уу та тийм мэдрэмжтэй хүмүүс бас нэлээд надад анзаарагдсан. Тэгэхээр юу гэхээр амьдралын утга учир чинь өөрөө бидний энергитэй болгодог зүйл байхгүй. Одоо жишээ нь бид нар маргааш баяр болно ингээд энэ хийж байгаа зүйлээ утга учиртайг мэдэрчээр ингээ өөр хүч гардаг ш. Энэ юуны төлөө хийгдэж байгаа юм те. Энэ миний хийж байгаа зүйл хүмүүст тусалт нөлөөтэй байгаа, чухал байгааг мэдрэх илүү гоё хүч гардаг ш.
чинь. Энд чи өөрөө нөгөө дотроос хүч өгдөг зүйл байгаа байхгүй. Тэгэхээр би хүмүүсээгаа ингээд одоо шууд уншаараа заавал уншаараа гинэш ямар ч байсан та яаж амьдрал утга учир нэг ийм арга байдаг шүү дээ. Нөгөө маргааш өглөө гэж утгад нэг өглийг асуугаад тэгдэг шүү дээ. Би тийжээс үзчихсэн байхгүй юу. Яг ингээд маргааш өглөө гэж ботход ингээд юу хийвгүй та харамсах. Юу хийгээгүй та. Юу хийгээгүй та харамсах. Яг ингээд за тэр маань энийг хийсэн болж дээ гэж баярлаад бодох зүйл хичнээн байна. Гэт ингээ ухраагаа ботхоор хүн илүү хэцүү амьдарч эхэлтгэгээд нөгөө далайн дадлын ном дэр байдаг шүү дээ. Тэгэхээр тэр утга учир гэдэг зүйлээ хүн одоо олмоор санагдвал тэр зүйлээс ихлүүр санагддаг. Яг ингээд бүхлийн талаар ботхоор яг юу хийвэл амар гоё харамсахгүй хөх юм тий. Юу хийвэл магадгүй та амар аз жаргалтай байх юм бэ гэдэг юм аа. Өөрөөсөө л ярилцсан нэг чухал байгаа даа. Өөртөө ярилцах, өөрлөгөө өнгөрөхтэй. Би нийгэмд аягүй баярлалтай. Би хүүхэд байхад номд аягүй дуртай хүн байсан байхгүй. 10 жил байхад манай нөгөө хуучин юм номын дэлгүүр байдаг. Тэндээс би нөгөө ном авчраад нэг цэрлаж нөгөө зурагтны нэг төмбөш гэдэг шүү дээ. Тэрийг дүүргчээд би ингээд аягүй ингээд баярлаж харцаад өгөх юм байсан байхгүй. Тэгээд одоо би ингээд харахаар ямар азар би номон дуртай боддог байхгүй. Яг хүмүүс ингээд ном уншаач гэхэлэр онлоор яд ингээд онд гэдэг чинь өөрөө харагтаа сурган гардаг зүйл шүү. Бидний өмнө амьдэрсэн хүн ингээд амьдарч үзээд алдчихад ингэж яваараа наа чин буруу байлээ шүү гэдгээл намаараа бичүүлдэг гэдэг байхгүй. Тэгэхээр би хүмүүсийг онолтой хүн баг сурдаг юм шиг санагдаад байна. Нөгөө талаар хүн мэдчихээр айгу 50 байж чаддаг. Мэдхгүй байхлаараа ингээд жоо хайцтай ч юм уу нэг юм тодорхой зүйлээс хүн жоо хайгаад байдаг шүү. Тэгэхээр илүү гоё уншаа судлаа тэр үнэт зүйлээ олох тэр утга учраа олох одоо ямар аргууд би ном дээр нэлээ олох хит арга санал болгосон байхгүй. Зөвхөн нэг арга гэхгүйгээр за нөгөө зарааны концепц нь байна. За нөгөө икагай байна. Хит хитэн аргуудыг санал болгоод ингээд туршаал хийгээд байвал олтоор аргачлаар бичсэн байхгүй юм тий. Алтайгийн хувьд одоо ингээд энэ номыг бичихдээ өөрөө тодорхой хэмжээний бас үзсэн туулсан юм аа л одоо номд оруулсан баг шүү дээ. Тэгжээж нөгөө ном бичих сэтэл төрж байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг энерги ирч хүчин бүр ингээд алдаг талд ороод унжсэн үе нь хэзээ байсан бэ? Би өөр ингээд эргээ харахаар 19 настай би айгүй хямралд орж исэн. Оршихуун хямрал гэдэг. Би нэг хүн амьдрал нь 3 удаа хямралд ордог гэдэг авсан яар гэдэг номдор байдаг шүү дээ. Тэгээд тухайн үед би нэг 19 наснда биш 17 удаа оюутан болж байсан. Тэгээд 3 дугаар курст байхдаа биш нэг олон улсын харилцаагаар сурсан байхгүй. Тэгээд хүний нөөцөөр нэрэл эзэмших сонирхолтой. Би нэг анх 10 жил таах нэг ангийн дараах гэдэг манлайлагч охин байсан. Олимпиаданд ордог. За өөр 9 шүдэмд бас ингээ яг оролцдог охин байсан. Тэгээд би нөгөө би хүнтэй л харилцдаг ажлыг аягүй сайн хийдэг хүн болох юм байна гэдэг тухайд хүмүүст гэж мэдэхгүй. Харилцаа гэдэг нь харсан чи олон улсын харилцаа гэдэг анги гэдэг байхгүй. Тэгэнгүүт нь шууд тэнд орцсон. Тэгээ аажиндаа чи хүний нөөцийн менежмент байсан биш тэгээд мэдчихэд дахиад сурсан. Тэгэнгүүт нь 19 наснда би яг гинт ингээ суралцаа явж авах хугацаанд одоо олон улсын харилцаа амар юм баян хүмүүс сурдаг гэдэг. Нэг ари алдтай хүмүүс юм биш үү гэж нөгөө найзуудын хэлэн гот намрслаар унаад. Нөгөө талаар би яг энэ мэргэжлэр гараад яг ажиллаж чадах юм болов уу гэдэг нэг үүрлэг амар юм. Би 6 сар хямарчихсан байхгүй. Тэр миний амьдралдаа авсан хамгийн том хямрал байсан байхгүй. Тэгээ бүр энийхээ мартцсан байсан. Зөвхөн тэр нэг ажил мэргэжлийн сонголтоос болоод тий тэр би бүр өөрлөгөө бүр хит бас жоохон ямардаг нэг утга учир боддог хөл охин байсан байгаа байхгүй. Одоо ботох нь ингээл ирээдүйн амьдралынхаа тухай бодоол энэ чинь нэг амар юм seriously боддог. Тэрэндээ амар шаналдаг хүн байсан байхгүй. Тэгэнгүүт би бүр ингээд 6 сар тэр би ботдог байхгүй. Намар хямраа тавар гарчаасан аягүй санагддаг байхгүй. Тэгэнгүүт тухайд би яаж гарчаасан гэхээр ном уншаад. Тэгээд тэр нэг алсын яар гэдэг ном уншсан чинь хүн амьдралынхаа туршид нэг 3 удаа хямрд юм аа. Эхлээд 17-оос 25 наснд өөр болох хямралд ордог. Гэдгээс уншичаад би ч чамаар л явчих юм биш. Энд чинь дэлхийн 7 тэрбум 8 тэрбум хүн хямрд юм биш. Тэрийг мэдээс өмнө би арчааг болохоор би ганцаараа хямраад өөрийг ялаадсан баг. Анх тэр үед би нэг хүчтэй хямраад тэр хондлын нөгөө хоёр нь дараагийн хямрал нь 45 наснд харьцуултын хямралд ордог гэнэ. Харьцуултын хямрал буюу
бусдын байр суурьтай өөрийн байр суурийг харьцуулж хямралдаг гинэ. 30-45 наснд хүмүүс нөгөө ихэнх нь амьдрал дээр өөрийн гэсэн статустай болдог. Дарга цэргэн зэрэгээ хийдэг. За дараачихын 50-аас 65 нас буюу цав хугацааны хямрал гинэ. Би энэ насын жоохон зөрүүлж магадгүй шүү. Цав хугацааны хямрал буюу эргээд би мөрөөдсөн амьдрсан уу? Би яг хүснээ хийсэн үү гэдэг хямрал байдаг гинэ. Тэгээ би тэрийг уншичаад за тэгвэл би яг 17-аас 20 хямарсан шиг хямарчээ. Тэгвэл би харьцуултын хямрал бага хүртэх юм байна. Цав хугацааны хямрал бага хүртэх юм байна гэдгийг гаргалаг өөр олж харсан байхгүй. Одоо жишээ нь 30-45 нас хүрээд би яг өөрийгөө олоод тэр оршихуун хямрал яг ингээд маш сайн хямраад их нээшин. Яг тэр мөч дээр би өөрийгөө олоод уртаа зөөлөө олоо явуучвал 30-45 дээр харьцуулсан ч гэсэн би амжилттай явуучраас харьцуултын хямрал бага хүртэх юм байна л та. Би тэр логикийг олж харчаад за би одоо л өөртөө ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг олж хараад тэрнээс хойш арай гайгүй хямраад байна үнэ гэлэхтэй. Одоо бол нэг яг миний тэр нэг дунд насны тэр хямрал орохоор бол тэр ингээ харахаар ямарсан тэр 17-25 наснда 6 сар хямрцсан учраас нөгөө тэрнийхээ үр дүнгөө хараад тодорхой хэмжээнд дуртай юм олоод ингээ явцсан болохоор одоос учиргүй нэг хямрахгүй гайгүй байгаа. Би одоо тэр 50-аас 65 насны хямрал дээр чи явж байгаа шиг байна. Тэгэнгүүт нөгөө одоо энэ хямрал дээр би одоо нэг өөрийнхөө насвал тоо биш насвал наслага байхгүй зарим үед тэгэнгүүт би нөгөө айгүй олон зүйлээс татгалздаг болж байгаа. Тэ нэг ач холбогдолгүй тэгээд нэг юм цаг хугацаа өрсөн зүйлд би ер нь аль болох анхаарал хандуулахгүй татгалздаг маш олон зүйлийг одоо хийх зүйлээ шийхгүй зүйлээ боддог тий хийхгүй зүйлийг ажигсаалтай гаргадаг тэгээд их олон зүйлээс татгалздаг үгүй гэж хэлдэг тий тэгээд зарим зүйлийг бол баг тэгээд өнгөрөөдөг тийм зарим зүйлээс ер нь их дутаж тий амьдрдаг ер нь ингэсэн надад ер нь өөртөө байгаа энэ энергийг одоо айтайхан ингээд зохицуулахад бас хэрэг болоод байгаа байхгүй юу тэгэхээр би ер нь бол нөгөө амьдралын гол дүр гэж өөрийгөө ботхой болсон. Ер нь бол амьдралын найруулагчийнхаа байр суурь дээр агаад тэнгууд чинь би өөрийнхөө ингээд амьдралыг тухайн нөхцөл байдлаа тохируулаад ер нь найруулад яваад байна. Тэр надад аюу амар байгаа. Энэ тэгэхээр бас миний нэг энерги ирч хүчээ гамдаг нэг удирдах байгаа нэг арга байх юм тий. Яг тийм шүү. Одоо нөгөө энерги менежмент хийхэд чинь юу хийхээс гадна юу хийхгүй гэдэг гарах нэг чухал байгаа. Юу хийвэл би ирч хүчгүй болдго. Юу миний цагийг энергийг бараад байгаа гэдэг ялгаж харах нэг чухал байгаа байхгүй тий. Тэгэхээр та тэрийг олцсон байна гэсэн үг байхгүй юу? За сургалтуудад нь аягүй олон хүмүүс хамрагдчихээн. Тэ их заал дүрнэлт хүн байна. Тэгээд тэдрээс ер нь ямар асуулт ирж гэн. Тэгээд нийт ингээд манай монгол хүмүүст одоо ингээд нийтлэг ирж байгаа тэр энергийн удирдлагын талаар асуултууд нь юу вэ? Тэгэхээр чинь асуулт байна гэдэг чинь тийм асуудал тэр хүмүүст байна гэсэн үг шүү дээ тий. Яг хоо би нөгөө нэг ерөнхийд нь ингээд нийтлэг харахаар одоо жишээ нь дөрөв нөгөө энерги ингээ хуваагаад за энэ юм гээ ярихаар нийтлэг манай дээр анзаардаг зүйл нь хүмүүс аягүй их шилдэг. Би нөгөө сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ зөв илэрхийлэхдээ таних дээрээ муу юм байна гэж аягүй хэлдэг байхгүй. Би нөгөө сөрөг юм аа их юм төвчээ яваад турлах юм байна гэж хэлдэг. Ихэнх хүмүүс тийм мессеж аягүй харж. Би нөгөө сургалтынхаа дараа комент гэсэг буюу юу ойлгосон зүйл юу байна, асуух зүйл юу байна, шүүмж юу байна, талхал юу байна гэдэг ингээд ерөнхийд багсалчдаг байхгүй. Тэгэхэд би тэгэндээ ярин жоохон суул юм байна гэдэг хүмүүс байдаг. Нөгөө талаар ингэж суудаг өөрөө. Миний эзэмсэн мэрэгжил одоо ингээд жоохон эзэмсэн мэрэгжил маань энэ. Гэхдээ би жоохон дургу байгаад байна. Одоо манай нөгөө нэг үе хооронд ингээ ярихаар X үеийнхэн одоо манай Y-аас өмнөх үеийнхэн болохоор мягтанд болцсон юм ч одоо өөр юм хийхгүй. Нэгэллээр л ажиллана гэдэг сонголттой аюу олон хүмүүс бийдэг юм бэл. Тэгэнгүүтээ өөр сонголтгүй ингээл өнгөрч байгаа юм шиг аюу хараад идэг тий. Гэтэл амьдрал аюу баялаг байгаа байхгүй юу? Үнэхээр одоо танд тавга мэдрэмж өгөөд тэрнээс хамжгүй солих бүрэн боломжтой байгаа байхгүй. Би энэ дээр бас нэг гоё юм хэлмээр санагддаг нөгөө би Бээжинд явж байхад нэг өглөө их тусч гүйдэг байла 5 цаг тусч. Тэгэд нэг өө юм хоёртой нэг хамт гүйдэг гэсэн байхгүй. Нэг нь 80-та нөгөөх нь 82-та 83-та. Тэгээ би нэг Бээжинд байхад төгөлдөр уур сурах гад төгөлдөр уур нэг цаг маг тоглож чадахгүй. Төвчрэг үүдээд нөгөө хоёртой. Би төгөлдөр уур сурах гэсэн чинь жоохон ихтэл эхлэх хэрэгтэй юм шиг байна. Би жоохон хожоо эхэлж ухаан юм ирэхгүй юу? Гэсэн чинь нөгөө имээ тийм үү? Би 60 наснаа тоглож сурсан. Би одоо 20 жил тоглож. Гэт над би вау гэж санагдав. Тэд нэр юмнууд хэлсэн. Өвгөн битэр
тэтгэврт гарчаад тэтгэврийн дараах мөрөөдөл гэж жагсаалт гаргасан юм. Тэгээд миний мөрөөдлийн жагсаалт төгөлдөр рүү тоглоцсон. Би одоо 20 жил тоглож байна. Тэр чинь өөрөө ерөөсөө нөгөө ихэнх хүн оройтсан гэж боддог. Гэхдээ орой тэгвэл байдаг байхгүй тий. Тэгэхээр би нөгөө хүмүүст би ингээд уг нь энэ үрэж. Гэхдээ би ч дурггүй байгаад нь яах вэ? Энэ нь одоо тэр чинь за өөр сонголтгүй гээл төвчийг идэнэ гэсэн үг байхгүй. Тэр чинь өөрөө бас ирчүү сурах хамгийн том шалтгаан шүү дээ. Би амьдаа ингээд гоё өөрөөр бодороо амьдрал аймаг баялаг ах амьдрал баялаг гэж би ярьж сухнаас илүү жиж магадгүй 40-50 өрөөгөө мөртлөөд гэхдээ би тийм айгүй олон төвхтэй хүн гарсан байхгүй. Тэгээ та гоё нэг өөр зүйл туршаад хамгийн гол нь харамсахгүй амьдрах аягүй чухал. Тийм байна. Би тэрийг туршиж үзээгүй би өөр юм хийж үзэхгүй ингээд цог зоригтой байгаасаа аягүй боддог. Сүүлийн үед би нэг юм аягүй анзаараад байгаа. Нөгөө зориг той байхын тулд хүн сангуугаа тодорхой хэмжээний 100% хараад биш баг тодорхой нэг хүнээс ч юм уу тийм нэг байгууллагаас ч юм уу тийм тодорхой нэг үзэл бодлын хувьд хараад байх айгүй чухал юм санагдаад байгаа байхгүй. Одоо жишээ нь ингээд нэг байгууллагаас магадгүй 100% хараад байхаар хүн бас зоригтой бич чаддгүй санагдаад байгаа байхгүй. Ингээд зоригтой өгдөл гэж чадахгүй. За ингээд удирдлага ингээд хэлчихвэл баялаг болчих واخ ч юм уу тийм би ингээд дургу байгаагаа ингээд хэлчихвэл ингэчих واخ гэдэг ч юм уу тийм. Тэгээ миний амьдаа нөгөө карьераа портфолио болгоод байгаа нь би зоригтой юм болдог. Тэр удирдлага надад таалагддаг. Тэр байгууллага юм таалагддаг бол би орхих хэмжээний зоригтой байхыг өөртөө тэр ихийг болгоод байгаа. Тэгэхээр тэр нэг байгууллага тариалагдаад ажилладаг байхдаа ажлаас хашрах хэмжээнд өртөжсэн гэж юу? Тийм тохиол байгаа. Би ер нь бол ингээ эргээ харахаар удирдлагууд айгүй зоригтой юугаа хэлдэг байсан юм тийм. Таны энэ намайг зоогоод байна. Энэ менежмент тогтолцоод би тохирохгүй байна. Яг нөгөө нэг тэр зүйлийг би хувь нөгөөсөө олж авсан байхгүй. Үнэхээр надад нэг юмсан би нэг жаргах гэж төрсөн гэдэг байсан өөрөө. Тэгэнгүүт намайг зовоосон юмнаас би татгалзах ёстой гэж би өөртөө итгүүлсэн байхгүй. Тэр нь хувийн амьдрал дээр байгуулагч тэр. Тэгэнгүүт би цаглуудаа хэлдэг шууд. Таны энэ намайг зоогоод. Энэ менежмент чинь би стресстэй байна. Энэ нь миний өмнөцүүлэх зөрчилдөд байна гэдэг дандаа хэлсээр ирсэн байхгүй. Энэ нь өөрөө нөгөө удирдлагууд окей бид нар үнэт зүйл тохирч байгаа хэсэгт айгүй ажил хөдлөө өгдөг. Удирдлагын үнэт зүйл миний зорилготой хэр нийцэж байгаад үнээр ажил хөдлөө өгдөг. Тэгэхээр алтаа бол амьдралын утга учир яг миний зөв одоо алсын хараа үнэт зүйл зорилго минь юу вэ? Энэ яг миний хийж байгаа зүйл энд яг энэ дээр огтлцож гинүү гэдэгтэй ачаалбар юм байна. Тэр нь таарахгүй байвал айгаад авахгүй шууд хэлдэм байна. Хэлбэж чаддсан байна. Тэгээд дээр нь одоо нөгөө нэг үзэгдлээс нөгөө үзэгдэл рүү маш хурдан шилжилтийг хийж чаддсан байна тийм. Би нэг анзаарсан хоёулаа нодон жил нөгөө солонгосоор хамт явсан шүү дээ. HR Global Forum тийм. Тэгэхэд тэнд бол ерөөсө хамгийн сайхан инээлсэн хамгийн эрч хүчтэй нь бол Алтай байлаа. Тэгээд тэр нөгөө форум дээр ингээл маш их тэмдэглэл бичдэг. Дор нь ингээл тэр тэмдэглэлээ фэйсбүүк дээр ингээл оруулдаг тэг ингээл байсан. Тэгээд би нэг Алтай чи яасан мундаг юм бэ гэдгсэн чинь би өглөө аягүй их тосдог гэж ярьжсэн шүү дээ тийм. Тэгээд Алтай нөгөө түрүүн нойр гиснээс өглөө их их тосдог. За өглөө босонгуудаа талархлын тэмдэглэл хөтэлдэг гээд нэг өдөр бүр ингээд 52 юм зүйл талархчихсан гэдэг нөгөө ярьжсэн тийм. Тэгээ энэ болгон чинь одоо нөгөө чиний амьдралын хэм маяг, чиний энерги ингэж одоо зөв удирдах ямар ч үед одоо ингэж эрч хүчтэй нэг хэмнэлээр явхад бас нөлөөлдөг баг. Тэгэхээр нөгөө хувийн энэ одоо энэ энергийн удирдлагынхаа туршлагаас жоохон дэлгэрүүлж яриач. Би бол айгүй сонирхчихсэн тэр үед. Тэгээ ялангуяа ингээд талархал бичээд ингээд сууж явах чинь тэгээд нэг дор бүр ингээд 52 зүйл талархчихсан гэдэг тэрийг сараад вау гэж бодчихсон байна. Тэр талархал хөтлөх эрт босох би 10 оноос хойш 15 жилсэн 2010 оноос нэг өглөөний хүн гэдэг ном тренд болчихсон шүү дээ. Тэгэхэд анх өглөөний номыг уншичаад тэр оноос тэр жилээс хойш би өглөө 5-ст босдог болсон байхгүй. Мэдээж гэрээ төрөх ийш тийш явхад алдагдана. Гэхдээ 70-80% дандаа 5-ст босоод ирсэн. Миний нөгөө нэг би ч өөрөө юм сангионы холерик төрлийн хүн байхгүй ингээд дүрлзэж явж байдаг. Энэ хооронд нөгөө төвлөрч яг надаас бүтээл гарахыг өглөө итэх байхгүй. Яг нөгөө хинч надад саад болохгүйгээр тархинд санаагаа бичих нэг өглөөний цаг байгаад. Тэгээ би тэр цагт аюу харамч. Үнэ гэлбэр үнэхээр харамч. Миний өглөөг бит яваач гэж гэр бүлийнхэн тэгээ найз нөхөдөө хэлдэг. Нөгөө талаар ихэнх хүмүүс өглөө босдог болохоор амбал гэдэгтэй өөхөөсөө санаа нөлөөлдөггүй.
аль болох нэг 10 цагт орондоо ордог. Одоо энэ өөрөө бүр ингээд өглөө яаж 7 цаг унтдаг юм байна. Тийм. Одоо нөгөө нэг энергийн нөгөө нойроо хангалттай авахд хүнийтэй бид нар шинэ нэг 10-аас 2 цагийн хооронд хамгийн өндөр нөхөн сэргэлт хийдэг байхгүй. Хүний би хамгийн өндөр нөхөн сэргэлт хийж байдаг. Тэр цагтаа унтах нь аюул чухал байна. Өглөөр тусдаг хүмүүс өдөр жоохон дуг хийвэл зүгээр гэдэг чинь тэгдэг. Тэр нөгөө хятад багтаа юу хийдэг гэсэн. Монголд ирээд жоохон чадахгүй болцсон байл. Нөгөө хятад бол яг нөгөө өдрийн танин цаг аяга урт байдаг болохоор унтаа сурцсан байдаг гэсэн. Одоо бол тэг чадахгүй байгаа. Гэхдээ нөгөө дараа нь би нөгөө хүмүүс унт гэдэг хам унтж үтсэн. Унтаг мат тохирохгүй бил. Dan гоё арьсмарсаа олбож арьсны судалт арьсаа гоё болох га унтлаа. Тэгсэн чинь нөгөө унтчихгод өглөө оройн унтахаа хүлээх аягүй хэцүү байт. Эрт босчоор өглөө дэрэн дээр унтал нам байгаа байхгүй. Тэгэхээр надад угаасаа тохирхон тэр юм бил. Би өөр тэрийг нөгөө аягүй олон зүйл туршсан. Хоёрдугаар тэр талархлын тэмдэглэл бол яг хүний сэтгэл дүүрэн баах одоо байгаа зүйлээ олж харахад аягүй нөлөөлдөг. Талархаж чаддгүй хүний сэтгэл дундуур байдаг шин. Тэр тэмдэглэл хүснээс хойш би нэг юм яаж гоё юм сөрөг юмыг эрэг болгох нөгөө талаар дараачийн гайхамшигыг олж харахад аягүй нөлөөлсөн байхгүй. Миний та анзаарсан үгүй постн дээр гайхамш үргэлжлэж явж шүү дээ. Үнэхээр нэг юм гайхамшигтай юм хүмүүс тэрхэр худлаа яриад гэж гэмээр юм аяг тохиолддог байхгүй. Тэгэхээр би тэр постыг чи харчаад тэр гайхамшигтай сайхан зүйл тохиолдохгүй байж болно. Тэ өдөр болгон гоё тийм сюрприз үний амьдрал тохиолдохгүй. Гэхдээ тэр үг нь өөрөө нөгөө алтагийн амьдралыг тэ ингээд мөч болгоныг аюу гайхамшигтай болгож байгаа юм шиг санагддаг шүү дээ. Магадгүй чиний ингээд энерги ирч хүч чинь үргэлж ингэж гоё юм оргилжтай юм хад чиний түлхүүр өгөнч тэрэж болно тий. Яа гэхдээ манай найзууд нөгөө гайхамш үргэлжсээр л нэг анхаагалдаг тийм би надад бас одоо манай нэг X гэж хэлчихсэн. Чи ингээд амиг хүл зал байсан хаа. Чи яг намайг сонгосон гэж хэлсэн байхгүй. Чи бол миний амьдралдаа учирчсан хамгийн царайлаг нэг хамгийн гоё үйтэй нэг шүү. Гэхдээ хамгийн жаргалтай байж чаддаг. Өмнөх манай найз охтууд ингээл бүх ас жаргалаа натаа хамааруулаад чи байхгүй болохоор би зовоод тэгээгүй учраас би ингээд тэр нь надад төвөгтэй байсан. Чи болохоор ингээл жижигхэн юмнаас хас жаргалыг мэдрэл амар хас жаргалтай байгаад чаддаг. Тэр чинь надад аягүй гоё эргэр нөлөөлдөг. Намайг аягүй гэгэн болгочдөг гэж хэлжсэн байхгүй. Тэгээд одоо эсрэг хүүстэн байна уу? Адилхан эмэгтэй хүмүүс байна уу? Надад ингээд найзалж байгаа, татгаж байгаа хүмүүсийн хамгийн том шалтгаан нь тэр юм шиг санагддаг. Ингээл асуухаар нэрч хүчтэй байдал чинь тийм жаргалтай хөнгөн жаргалтай байж чаддаг чинь гэж аягүй хэлдэг байхгүй. Тэгэхээр энерги мэдрэмж ном гаргасан мэн шалтгаан ч тэр юм. Тийм баг тий. Тийм хүмүүс нэрээ одоо ингээд алтаа ерөөсөө инээдгүй аягүй утгартай нээлттэй бишээл энэ номыг ингээ гаргацсан байл гэж асууж байна шүү дээ. Үргэлж ингээл инээгээл ирчихчтэй яг нөгөө тэр солонгос нас нэг 7 хоног хамт байсан болохоор тэр процессыг хараад харж исэн болохоор би энэ номыг гаргахад бол угаасаа л алтаа энийг гаргана л гэж бодож байсан л. Одоо оны төгсгөлд байгууллагуудын ажилтнууд ажлаас салшрах те одоо бөөнаут ажлаас салшрах хам шинжид өртдөг цаг үе ягаа шүү дээ. Нөгөө төлөвлөлт тайлан дараа жилийн төлөвлөгөө маш их ачаалтай. Тэгээд сургалтанд чинь бол маш олон хамрагдаж байна. Дараа нь ингээ багаараа хамт олноороо энерги менежмент, багийн энерги менежменттэй хэрхэн яаж удирдах тал дээр менторлолт, зөвлөгөө сургалтуудыг авч гинэ. Тийм. Бүр өнгөрсөн жилээс эхлээд нэлээд олон том компаниуд бүр цувралаар авсан байхгүй юу? Тэгээ би ном маань гаргах шалтгаан ч гэсэн нөгөө аль хэдийн нөгөө худалдан авч бэлэн болцсон байсан байхгүй нөгөө би өмнө сургалтууд хийгээд энийг ханаас унших хүмүүс нь бэлэн болцсон байсан. Нөгөө талаар яалтчгүй энэ энерги менежмент хөтөлбөрийг компанид яриа хэрэгжүүлээд амжилттай явсан кейсүүд байдаг. Би номон дээр энерги менежментийг хэрэгжүүлээд амжилт нүрсэн компани жишээ, албартны жишээнүүд оруулсан байна. Яг нөгөө энерги менежмент хөтөлбөр гэдэг бүр Америкийн Wachava гэдэг банк хэрэгжүүлээд бүр ингээд өсөлт нь айгүй ундар гарсан том кейс байдаг юм бэл. Тэгэд айгүй олон компани сүүлийн үед ажилтнуудаа ер нь нөгөө манай нэг ганцхан зөвхөд хэлж ирсэн. Чи ягаад энд байгаа гэж чи их хүчтэй болохоор гэж хэлсэн. Нэрчтэй хүнээс бүтээмж гардаг юм аа. Тийм учраас чи энд байгаа гэдэг нь хэлсэн байхгүй. Тэгэхээр нөгөө тэр их хүчтэй байдлаас тэр өөр ойлгосон байлаас бүтээмж гарах гэдэг байгаа юм л та. Тэгэхээр компани сүүлийн үед тэрэнд айгүй анхаарал айгүй сургалт аваад байгаа юм. Энерги менежмент
Нөгөө талаар энэ өөр шин ойлголт учраас сонирхож аваад байгаа. Ер нь бол цагийн менежментийн дараагийн төвшин багхгүй. Цагийн менежментийн агшин төвшин. Маш олон Харвардын судалгаан дээр цагаа биш энерги уйдралд энерги менежментийн хөтөлбөрөд гараад эхэлсэн байгаа. Тэгэхээр бүрэн боломжтой. Тэр талаар сургалт зөвлөгөө авах тийм. Тэгэхээр хувийн бүтээмж гэдэг чинь ялцч энергитэй холбогдчихжээ л та тийм. Тэгэхээр энерги маш удаан хадгалаад юм бүтээмжтэй байдаг хүмүүст байдаг нийтлэг одоо ингээд супер 3 дадлыг нэрлэж. За нэгдүгээр би сахилга бат гэж хэлнэ. Нөгөө одоо тэр хизээ би юу хийх вэ те яг хийн гэсэн зүйлээ хэн чараагүй багт хийх чадвар айгуу чухал байгаа. Имэг цэгцгөө сахилга батгүй хүн чинь ёроолгүй савтай адилхан байгаа байхгүй. Гихнээ юм өгсөн чинь ингээл гараад идэх те. Хоёрдугаарт нөгөө сэтгэл хөдлөлөө таньж мэдэх чадвар чухал. Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар те. Нэг EQ чадвар шүү тийм ээ. Одоо жишээ нь сөрөг сэтгэл хөдлөлөөс үр дүн гардаггүй. Сөрөг сэтгэл хөдлөлөөс бүтээмж гардаггүй. Даргадаа дургу, баавлагадаа дургу, Монгол дургу гэж бүтэмжтэй гоё хамтрахгүй байхгүй. Тэгэхээр нөгөө сэтгэл хөдлөлөө удирдах чадвар байна. Гуравт нь нөгөө амьдралынхаа зорилго утга учир олцсон байдал байгаа байхгүй. Зорилготой хүн чинь хоёрын хооронд юм цаг өрөх байхгүй. Би одоо жилийн дотор сарын дотор юу хийхээ мэдсэн хүн чинь нефес ухаал, мунтаал тий ингээм цаг өрөхгүй байхгүй. Тэгэхээр гол зүйлүүд нь тэр байгаад байгаа. Тэгэхээр жоохон нөгөө уруулаа хэлсэн. Эхлээд бол амьдралын утга учираа мэдсэн. Тэгээд сэтгэл хөдлөлөө тий зорилготой. Тэгээд хоёрдугаарт нь сэтгэл хөдлөлөө удирдах чаддаг хүн. Тэгээд сахилгатай тий. Окей. Нөгөө талаар миний бас нөгөө жаахан багтаа ажилласан нөгөө би нөгөө амжилттай хүмүүсийн тий илүү залуу багтаа тий амжилттай хүмүүсийн түүх аяг уншдаг. Тэр юм бүр хобби болсон байсан байхгүй. Тэгээд яг амжилттай хүмүүсийн удирдлагуудын, захирлуудын нөгөө түүхийг аяг унших дуртай. Тэндээс нийтлэг зүйл нэг олж хардаг. Тэрийг аяг дуурайд гэсэн. Одоо жишээ айкны нөгөө би хэрхэн ажилтдаг болон байдаг ш. Тэр болонд аяг дуртай. Ном уншихтаа ч гэсэн би нөгөө нэг маасан гэхээсээ илүү миний тэр хүн шиг болохыг хүсэж байгаа захирал юу уншдгийг би уншдаг гэсэн байна. Тэрэн дээр чинь айгүй гоё. Та ямар аппликейшн түүл хэрэглэж ажиллаа хөнгөвчлөлтэй вэ? Та ямар ном уншиж байна вэ? Хэд асуулт байдаг шүү дээ. Яг тэрийг би аппликейшнуудыг татаж үзээд, туршаад, болохыг ашиглаад, болохгүйг нь арилгаад, номыг ингээ хайгаад, олоод хараад ингээ явдаг баггүй. Тэгээд тэр дадал маань намайг айгүй гоё хөтөлт юм уу да гэж би харсан. Тэр их чухал нь санагдаад байна. Ер нь бол байгууллага бол ажилтнаасаа бүтээмжтэй байхыг л шаарддаг тийм үү? Гэтэл нөгөө ажилтан маань өөрөө бүтээмжгүй байгаад байдаг. Эний цаана энерги удирдах чадахгүй, энерги менежментээ зөв хийж чадахгүй байна тий. Дээр нь одоо ингээд сэтгэл хөдлөл ороод ирлээ тийм үү? За гэтэл эн чинь нөгөө сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй нөгөө ажлаас салшрах юм шиг гэж явна шүү дээ тий. Энэ бол нөгөө айгүй нийтлэг байдаг асуудал тий. Надад ч гэсэн тохиолдож ирсэн. Тэгэхээр энерги менежмент сэтгэл хөдлөл хоёрын уялдаа холбоо. Энийг яаж одоо ингээд би амар ирч хүчтэй энергитэй баймаар байна хүсэж юм. Гэтэ сэтгэл хөдлөлөө бас давхар удирдах чанж авах гэдэг шүү дээ. Яаж энийг айтайхаа уягдуулж авч байгаа. Одоо нөгөө би нэг хүний нөөцөөр захирал байхдаа сэтгэл судлаад их сурсан юм. Тэгэд нөгөө яалччгүй хүнтэй ажиллаж байгаа хүн сэтгэл судлаач байх, сэтгэл судлалын мэрэгж нөгөө мэдлэгтэй ах нэг чухал болчиход байсан. Тэгээ бид дуусгаагүй л байгаа л та хөтөлбөрөө. Тэгэд жил гарна явж байгаад арай амжихгүй болоод зогсооцоо явж байгаа. Тэгэхэд би дахиад нэг асуулт асуусан байхгүй. Одоо жишээ нь хардлагт гэж юу юм? Хайр гэж юу юм? Хүн хідэн төрлийн сэтгэл хөдлөл мэдэрдэг. Тэр мэдрээд байгаагаа яаж зөвлөр хэлэх юм ингээд номын дэлгүүрүүдээр яв хайлаа. Тэгсэн чинь яг нэг бүгдийг гой тайлбарлсан номод толтоогүй. Тэгсэн чинь ашгүй нөгөө Brené Brown Atlas of the Heart гэдэг номонд 87 төрөл болгож ангилаа. Тэгээд бүгднийг ингээд хүн гонглохаараа энэ мэдрэмжүүдийг гаргана, хөөрөө энийг гаргана гэдээ ангилсан байсан. Тэрийг би номонд орчуулж тавьсан. Нөхцөлөд ингээд хялбарчлаад дараа нь ингээд судалсан чинь нэг Берклигийн их сургууль 27 төрөл болгоод ангилсан нэг ангил. Emotion Code гэдэг номон дээр сэтгэл хөдлөл бие эрэхт нь яаж нөлөөлдөхийг ингээд гаргачихсан юм судалгааны байсан. Бүгднийг чухлууд нь би аваад номонд нэг сэтгэл хөдлөлийн энерги хэсэг дээр оруулсан. Тэгэхээр удирдахын тулд бид нар таньж мэдэх нэг ойлгох нэг чухал. Одоо жишээ нь зарим хүмүүс би яагаад байгаа мэдгүй гэхдээ би гонхтой байна гэж сугалдаг шүү дээ. Яагаад гонх гэсэн шалтгаан нь юу юм? Тэрийг таньж бид нар удирдах гэдэг. Тэгэхээр эхлээд би нөгөө
хідэн төрлийн сэтгэл хөдлөл мэдэрдэг, яагаад мэдэрдэг гэдэг тэр тайлбарыг оруулсан байхгүй. Дараа нь тэр сэтгэл хөдлөлийг яавал эерэг болох арга нь. Тэр олон сэтгэл хөдлөлийг ерөнхийдөө л хоёр ангилж байгаа шүү дээ. Эерэг болон сөрөг. Сөрөг сэтгэл хөдлөлтэй амьдралаа бид нар жаргал зовлонтой амьдралыг нэрлэж байгаа. Эерэг сэтгэл хөдлөлтэй нар бид жаргалтай амьдралыг нэрлэж байгаа. Тэгвэл сөргийг яаж эерэг болгох? Нөгөө талаар сөрөг сэтгэл хөдлөлийг мэдрэхгүй байх боломжгүй байхгүй. Ямар үед тэгвэл сөргөөс гарах юм гэдэг тэр аргуудын талаар би номон дээр гарах бичсэн байхгүй. Нэгдүгээр сөрөг сэтгэл хөдлөл тэр сэтгэл хөдлөлөө эерэг болгоод ирчвчтэй байхын тулд бид нар сэтгэл хөдлөлөө зөвшөөрөх нь шагуулж байгаа байхгүй. Зарим хүмүүс би гониглаагүй гэж гониглаа явуулсан шүү дээ. Би эслэр унаагүй гэж унаа яваа нөгөө төлөм шурч таахгүй. Тэр хүлийн зөвшөөр нөгөө гашуун чамтай гэдэг бас гоё ном байна. Тэрэн дээр сөрөг сэтгэл хөдлөл бас их гоё бүтээл болдог. Сөрөг сэтгэл хөдлөлийг зөв ашиглах юм бол бас хүч болдог тухай бичсэн байдаг шүү дээ. Тэгэхээр тэр болгоны аргууд сурах шаардлагатай байгаа байхгүй. Монголчуудаас хамгийн их анзаардаг сул тал нь бид нар эерэг байдлын дарангуй л үг хийдэг. Хүсэндээ ойлоод байгаа юм гэл. Хүсэндээ гониглаад байгаа юм гэл. Нөгөө сөрөг сэтгэл хөдлөл мэдрээд байгаа хэлсэнгүүт нь шууд тас цохоод байдаг. Тэрийг гониглаад байгаа юм. Гонигл гэмээр байгаа байхгүй тий. Хугацаа өгмөр байгаа байхгүй. Ойлгонгот заа уйлчих гэмээр байгаа байхгүй. Би нөгөө урд сурч байхдаа найз зохиндоо нөгөө хаягч маягтахаараа би нэг 3 хоног уйлчих үү гэдэг. Нэг өөр тийм тэгтэг гэдэг байсан хаягцсныхан дараа гэсэн. Тэгээд чи нэг сальж мална шүү дээ. Нэг залуу баг тий. Тэгдэг байсан байхгүй нэг салд малтын дараа. Би нэг 3 хоног л уйлаадах. Тэрэд суралцаагүй бол би манай найз бүтэндээ уйлаад байгаа ингээл тэгэн шít битээ уйлан бод битээ эерэг бай гэж мань хүн бас тэр нь суралцсан за тэгтэг гэл тий. Тэгэхээр бид нар тэр дарангуйл хийхгүй баймаар байна. Илэрхийлэх боломжийг олгомоор байна. Зөв таньмаар байгаа байхгүй. Тэгвэл аяндаа сөрөг юм чи эерэг болчихороо бид нар өвчтэй болно болох байхгүй юу? Би нөгөө юу яадаг мэдрэмжээ ер нь айгу удирддаг байхгүй юу? Яг үл таагүй мэдрэмж нөгөө сэтгэл санаа жоохон таагүй ах юм бол миний яг тухайн өдрийн бүтээмжид нөлөөлдөг. Тэгэхээр би нөгөө ямар арга хэрэглэдэг гэхээр ер нь орхих хандлагаар явдаг гэсэн үг. Тухайн мэдрэмж ингээд яг бол би мэдрэмжээ би сонгодог. Мэдрэмжээр удирдуулдаг. За тэгэнгүүт би өнөөдөр нөгөө ийм ажилтаа юм чи өдрөө төлөвлөсөн. Өдрийн зорилгоо тавьсан учраас энэ зорилгодоо хүрэхин тулд нөгөө мэдрэмж аягүй чухал. Мэдрэмжээ удирдчихтэй. Тэгээд нөгөө таагүй зүйл зүйн тохиолдох юм бол би зүг ингээ орхичдаг. Тэгэнгүүт яг зарим хүмүүст жоох хязгаантай юу гэдэг би тасан мас хөтөө хөндөө харагддаг юм шиг байлээ. Энэ миний нөгөө арга байхгүй. Яг бол би тэрийг яг хүлээж авах юм бол миний энергитэй эрч хүчний менежмент одоо нөгөө бүтээмжид нөлөөлөд идэг тий. Тэгээд би ер нь өөртөө тийм гониг зохиохгүй байхыг хичээдэг. Одоо ингэж ер нь бол гонигддаг. Гэтэл миний сүүлийн үеэ ингээд анзаараад тахад хүмүүс ингээд энерги муу байна, энерги алдаад байна, эрч хүчээ ингээд зохицуулж чадахгүй байна гэд нэг асуудал яриад байгаагийн айгүй олон шалтгаан бол нэг нь болохоор ингээд хүмүүс ийм гониглах хам шинж, гониглах донтой гэх юм аашаа. Тийм болоод тах шиг анзаарагдаад байна чинь ингээд албаар өөрийг гониглуулдаг дуу сонсоол тэгэл ингээл таагүй юм үзээд шеэрлээ тэр ингээл тэр нь бүр ингээд хизээш уулзж байгаагүй хизээч ингээд танихгүй хүнийхээ тэр юм ингээл үзээл өөрөө баг мэдрээл тэрийхтэй ингээд айгүй ингээд өдрийнхээ баг тал хувийг 30-40% ингээд ямар нэг юмд гуниглж өнгөрөөгөө даавал энэ өөрөө энерги эрч хүчний одоо удирдах зөв удирдахад бол нөлөөлнө шүү дээ. Тэгэхээр бүтээмжид нөлөөлж байгаа тийм. Тэгэхээр бид нар яалтчгүй нөгөө сэтгэл хөдлөл гэдэг зүйлээ зөв удирдахгүй бол бидний яг энэ нөгөө энерги болон эрч хүчний удирдлага дээр нь одоо бүтээмжид нөлөөлөд байна. Би бол нэг юм аргаар явчихдээ. Зөв. Нөгөө талаар бас та анзаарсан бол би урлагийнхантай аюу нээдэг шүү дээ. Зураач нартай дуучтай. Тэгээд урлагийнхан чинь өөрөө мэдрэмжээ бүтээл болгох хүмүүс байхгүй. Чи нэг галерей аяга үздэг тийм. Тэгээд би нөгөө зураач нартай айгүй бүр хідэн цагч юм яриад ингээд тэд нар өөрөө мэдрэмжээ бүтээл болгож байгаа хүмүүсийг бид нар уран бүтээлч нэрлэдэг. Нөгөө талаар гониглагч юм бас аяа гоё ихгүй. Одоо жишээ нь сөрөг мэдрэмж дотроос тэр хүмүүс чи яг нөгөө тэр таагүй мэдрэмжийч бүтээл болгоод таатаа мэдрэмжээж бүтээл болгоод ингээл явж байгаа юм. Нийтлэгээр бид нар аль болох сөргийг мэдрэхгүй байхын тулд бид нар нөгөө
хөдлөө удирдах суралцахад хэрэгтэй байна. Тийм. Түрүүний миний хэлсэн болохоор гониглох зүгээр. Гэхдээ хит ингэ гонигт автаад тий. Ингээл салсан, хагцсан, хайгцсан, гээгцсэн. Тэгээд нөгөө подкаст гээл ингээ янз янзын юм ингээл сонсоод хамраал тэгэл юм л ингээ гониглаад тий. Дандаа ингээ гонигтай таагүй тэгэл гинтергийн подкаст сонсоод хамраал. Тэгээд тэр нь бүр ингээ зуршил болцсон тий. Тэгээд ахаар чинь одоо тэр хүний энерги ирч үуч чинь бүр доод хэмжээнд очино гэдэг. Тэрэн дээр тэгээд бүтээмжид нөлөөлж байгаа тийм. Яг зөв. Тэн дээр би нэг гоё гаргалгаа болсон нөгөө би бас нэг гэмтрийн подкастаа сөрөг юм сонсохгүй явж байгаас нэг 7 нэг сонслоо нэг удаа. Ямар үед би сонссон тэгэхээр нөгөө би машиндаа явж байгаад ослох гаргаад тэгэнгүүт нөгөө 7 хоног нэг машингуу бүр нэг ганцаараа байх тийм нөхцөл байдалд орчихсон байхгүй. Тухайн үед сэтгэлээр унаад байж захтаа тэр сөрөг мөнгө сонссон байхгүй. Тэр явцдаа би дахиад хайлт хийгээд тэгээд тэгсэн чинь ийм юм билээ. Хүний энерги дордвол буурах үед хүн сөрөг мөнгө татагддаг болчтой юм байна. Нөгөөний гонигтай юм сонсоод сөрөг таагүй юм татагдаад идэв юм байна. Эн чинь өөрөө та гэмтэрийн подкаст татагдаад аимшиг юм татагдаад гонигтай хаал болохгүй бүтэхгүй юм татагдаад гэдэг нь таны энерги унсан байна гэсэн илэрхийлэл. За. Тийм юм бил. Тэгэнгүүт буцаад зэрэгээ тэгвэл би яах юм? Би тэг аюу олон ямар олон гэмтрийн подкаст байдэн чи яагаад хүмүүс гараад байгаа? Яагаад их сонсоод байгаа? Энд чинь бид нар мансаараа жоохон энерги уналттай байна гэсэн үг. Тэр энт нь бас тэр таны хэлсэн зүг байхгүй. Ингээд тэрэндээ бүр зурсал болцсон. Нэг зүйлийг ингээл бид нар хамгийн багадаа 21 хоног татаал хийгээд л хамааралтай болчихж байгаа. Тэр нь амьдралынх нь хэсэг болоо. Бид нар одоо тэнцвэрийг барих хэрэгтэй. Яг нь сонсож олно нөгөө урьдчилан сэргийлэх үүднээс тий сонсноо хөөсөж бүр хит автас сонссон эргээд бидний нөгөө эрч хүчний одоо нөгөө бүтээмж нөлөөлөж шүү дээ тий. Тэгээд яг тэг сонсох явцдаа би бүр дараа нь бүр нэг гараж руу орчдгоо байгаад хүн итгэл алдах юм байлээ. Нөгөө талаар эн чин амьдрал үнэ итгэлээ алдсан хамгийн амар шүү. Гэтэл тэр чин ингээд эхнэр нөхрөө алсан нөхөр нь эхнэрээ алсан юм сонсохоор ямар л сайхан байх вэ? Тэр за тэгвэл энерги гоё бүтээмжтэй энерги зөв зохицуулдаг хүний 3 дадлыг хэлсэн. Тэгвэл ингээд байнга энергигүй байдаг. Энергийн одоо менежментээ хийж чаддаггүй энергийн алдагдaltaй байдаг хүмүүст байдаг нийтлэг одоо хамгийн муу 3 зуршил байна. Тэгвэл бас нөгөөхийнхээ эсрэг зориггүй яах гээд байгаа юу гэсэж байгаагаа ойлгоогүй байдал тий. За нөгөө талаар нэг эмх зэгцгүй сахлаг батгүй байдал нөгөө хизээ унтах хизээ босдох нь ойлгомжгүй хүний хоол хүнс чинь бас айгүй нөлөөлдөг шүү дээ. Тэр ирч хүч өгч байгаа хоол хүнс эмх замраагүй хооллолт тий. За нөгөө нэг нөгөө гурван чинь эсрэг зол болчихж байгаа юм байна. Нөгөө бас өөрийнхөө ойлгоогүй болоогүй зориггүй тэгээд хөдлөлтөд удирж чадахгүй хит сэтгэл хөдлөлтөд автсан байдал тий. Хит их нөгөө яма байдал тий. Одоо нөгөө танаас болоод би урлаа тань гээл тэр хүн биш та өөрөө сэтгэл хөдлөл удирдаг үйл гэсэн үг шүү дээ чинь тийм ээ. Хүн хүнийг удирдах хүн өөрөө өөрөөсөө л бүх юм амгалтай байгаа. Тэгэхээр эсрэг л нөгөө гур болчихсон. Тэр нөгөө 3 дадал дээр бол нөгөө утга учираа олсон зоригтой сэтгэл хөдлөлөө удирдаг салгаттай дээр миний одоо зүгээс нэмж хэлэх юм байна. Нэгдүгээр тэр нь дөрөвдүгээрт бол би ингэж хэл нөгөө цэвэрч юм байх эмх зэгцтэй тэр аюул чухал ялангуяа нөгөө бодлын эмх зэгц бүх юм ингээд нэг хямдтай нэг зэгцтэй байх тий. Тэгээд дээр нөгөө цэвэрхэн орчин би ерөөсөө ингээд нөгөө бохор орчин сууж чаддаггүй. Ингээд ажиллаа хийгээ суухдаа ингээд ойр хавих амиг цэвэрлчээд ингээд суухаар айгуугаа ингээд нэг юм төвлөрдөг байхгүй. Тэгээд энэ тэнд ингээд нэг юм одоо бохор ахаар ч юм уу замраагүй ахаар би нэг сайн төвлөрч чаддаггүй. Тэгэхээр бас нэг тэгээд энэ зөвхөн ингээд орчны цэвэрч байдлаас гадна нөгөө эмх зэгц бодол зэгцтэй байх. Тэгээд бүх юм нөгөө дистаралт энэ дотор ингээд дистаралтаа орсон байхад аюугаа ирччтэй дээ. Яг тийм шүү. Би бас нөгөө хүмүүстэй ээж анхны зөвлөдөг юм. Ер нь хувцсны шкаф хүүхдийнхээ хувцсны шкаф онгойлгоод үзье. Хүний бодол зэгцтэй байхаар тагаад эргэн тойрныхан зэгцэрч эхэлж байна. Харин ингээл хувцсны шкафыг онгойлгоол энэ тэнд хам том байвал тэр хүн зэгцгүй юм гэсэн үг. Бодол нь зэгцгүй сэтгэл нь зэгцгүй байна л гэсэн. Хүний сэтгэл бодол зэгцэрчээр аяндаа нөгөө дагаад юм зэгцлэн санагддаг шүү. Цаанаасаа бүр хувцас зэгцлэмээр аялаа зэгцлэн санагддаг. Ялчгүй тэр бүтээмж нь 2017 онд илүү 18 онд MPC мандал гэдэг нөгөө судалгааны компани дээ шүү дээ. Тэдний хийсэн 10,000-ад менежерт 3 жилийн хугацаанд хийсэн бүтээмжийн судалгаагаар
Монгол одоо хүний нэг өдрийн хөдөлмөрийн бүтээмжийн 40.3% гэж гарсан байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол 50% хүрэхгүй шүү дээ. Тэгэхээр асар бүтээмж багтай байгаагийн цааш шалтгаан дахиад нөгөө энерги менежмент, нөгөө харилцаа хандлага нөгөө ингээл гарсан л хэлээ л дээ. Тийм. Тэгэхээр яалтчгүй энэ нөгөө энерги менежмент, энэ бүтээмж, хувийн аз жаргал гэл нэг хоорондоо уялдаатай юм тийм. Тэр уялдаатай. Би нэг Гонконгд явж байгаад нэг айгу супер гэр бүлтэй таарахгүй нэг буудал бууж таарад нэг өглөөний цайндаар таарад ингээ одоо нөгөө энерги менежмент чинь ер нь арга бэлэг хослохоор айгу гоё харагддаг юм байна л та. Тэгээд арга талг гэдэг чинь шинжилгээ ухаан тал бэлэг тал чи одоо энэ харизма, энерги менежмент, эко энтер байгаа байхгүй миний одоо томьёолж байгаагаар. Тэгээ би нэг ингээ харваас ингээл айгу гоё би бэлтэр би авч явж байгаа байдал дээр ингээд ихтэй байдал нэг гоё юусэн. Тэгээ би танилцаад асуухад тэднийх хэлсэн байхгүй. Манай гэр бүл хүү охин шүү дээ. Манай гэр бүл 4 цагт босч 9 цагт унтдаг. Тэгээд жилд нэг удаа ингээд охин хоёр нь өөр усад суралцдаг. Жилд нэг удаа ингээд уулзч гоё юу яадаг. Ингээд зугаалдаг, цаг өнгөрөөдөг гэх. Тэгээд бид хоёр вау гэл. Тэгэхээр ингээд бүх юмны эхлэл хуу хөний хөгжил байгаа байхгүй. Харин өөрийнхөө учрыг олцохоор хүн ажлын учрыг олоод байна. Бусдын учрыг олоод байна. Өөрийнхөө учрыг олохгүйгээр ажлын учрыг олох гэдэг хараа хамшинж дөртөд байгаа байхгүй. харин Тэгэл бодоход энэ л одоо хувь хүний хөгжил. Хувь хүний хөгжил гэдэг нь хамгийн энгийнээр өөрийнхөө сул талтайгаа ажиллах давуу тал их болох л байгаа байхгүй тийм. өөрийнхөө учрыг олно гэдэг энэ хоёр үгний цаана асар их юм байна. Харин тийм. Тэгэхээр одоо ингээд энэ энерги менежмент номынхаа дараагийн цурал болгоод энэ өсвөр насны хүүхдүүд, шилжилтийн нас өсвөр насны хүүхдүүд, бага насны хүүхдүүдэд зориулж бас энергич хүч гэж юу энийг яаж удирдах талаар ном бичүүлгээд. би шинэ одоо манай хүүхэд 4 настай. Би нөгөө өсвөр насны хүүхдтэй болоогүй болоо. Гэс байхгүй гадаа. Биднийг жоохон байхад одоо энэ талаар зааж хэлжсэн бол тийш штэ. Тэгээ хэлж байгаагүйс болоод бид нар асар хойно одоо энэ учрыг олох гэж явж штэ. Харин өсвөр насны хүүхдүүд би нөгөө мэрэгчлээ хэрхэн сонгох бай, мөрөөдөл гэж юу гэдэг сургалтыг орох аягүй дуртай. Аль болох нөгөө олон тийм хүүхд хөрөх тусам энэ ч аягүй чухал. Нөгөө талаар ингээд судлаад үзэхэд одоо бакалаврын мэрэгжил нь өөр хүмүүст дахиад сурч байгаа хүмүүс амар их байдаг. Тийм. Эн чинь нөгөө нэг талаад эдийн засгийн зардал, нөгөө талаа хугацаагаа алдчих. Хамгийн том дүн дээрээ тэр чинь ингээд аягүй том тэг хувь хүний хөгжлийн чухал зүйлүүд багдаг байхгүй. Тэгээ би нөгөө багаас нь аягүй гоё мэрэгчлээ сонгох дээр нь өөрийг нь таньж мэдүүлэх, юу дуртай дургууг нь ойлгох хансан тэр талд нь нөлөөлөхөөс аягүй мөрөж явдаг шүү дээ. Ахалтай. 19 оноос хойш би нөгөө бяцлаар хичээлж байгаа. 6 жил болж байна. Тэгээд манай бяцлалын багш надад хэлсэн. Би ч бас тэрэндээ итгэцээ яваад байгаа. Чиний нөгөө энэ дэлхийд ирсэн одоо нөгөө мөн чанар гэж байдаг шүү нөгөө зорилго чинь ер нь сүнсний зорилго чинь өөр тойронд байгаа хүмүүсийг сайжруулах юм байна гэд би олон юм нөгөө миний зорилго юу юм уу над юу тохирох вэ гэдэг дандаа багш ментор коуч гэсэн гарч ирдэг байхгүй. Тэгэн гут тухай би тийм ба нэрээ тийм биш тэгээд би тэрэндээ аюу итгэцээ яваад байгаа байхгүй. Бүр ингээд тийм ч болохоор яаж би эргэн тойрны хүмүүстэйгээ сайжрахад нь туслах вэ? Энэ нь подкастаар, сэтгүүлээр, сургалтаар зөвлөг хүчлэгээр л яваад байгаа юм. Би энэ зорилгоо биелүүлэхийн тулд олон аргыг хэрэгжүүлээд яваад байгаа. Гайхалтай. Манай Озер консалтант чинь нэг харьцах нэг менторлтын хөтөлбөртэй. Би тэр хөтөлбөрөөр хариуцтай. Тэгэхээр одоо нөгөө ганцаарчилсан менторлол давъя гэсэн хүсэлтүүд ирүүл манай алтай хуу авах боломжтой юу менторингийн бичлэгээ үзүүлэх цаг зав хэр байна боломжтой. Би одоо нөгөө хувь хүний хөгжлийн ментор хийдэг. Нэг хүн дээр 3 сар ажилладаг. 3 сараа гэрээ хийгээд ажилладаг. Өнгөрсөн жилийн миний нэг ментор бүр 45 гэлт хураад ментэй юу? Тийм ментэй байна. Тэгээд мань хүн нөгөө Японоос надаас ментор авсан. Би нэг гадаад байвал Япон солонгосоос орж ирдэг. Гадаадас байвал би онлайнаар хийдэг. Тий. Тэгээд Монголд байвал хуусгах хичээдэг. Би өөрөө өмнө Сингапур ментортой байсан байхгүй. Ментор менти гэдгийн чухлыг би өөрөө амар мэдэрсэн юм байхгүй. Тэгэнгүүт нөгөө одоо л хүмүүс манай нэг оюутнууд ч юм уу нэрэн тань байгаа хүмүүс маань ингээд намайг түлхээд өгөөч те пүүшлээд өгөөч би ийм одоо хувь хүний хөгжил тал дээр карьертаа сайжрмаа хүслүүд би уг нь бол би ментор шүү гэж зарлаагүй мөртл орж ирдэг байхгүй. Тэгэхдээ би нөгөө за 3 сараар ажиллая. Эхний сард хүмүүс нөгөө хуучнтайгаа зуралтаад ерөөсөө
олигтой өртөн өгдөггүй. Дадал зуршилтаагаа нөгөө тогтсон бодол хязгаартайгаа ингээд байгаад санагддаг. Би өөрөө сэтгэжсэн учраас би өөрөө ментороосоо 3 сараар ментор аваад айгүй гоё их завчирсан байхгүй юу. Тэгээд яг тэр аргаараа би үздэг. Тэгэхээр 3 сарын хугацаанд тийм ээ. Тэгэхээр 7 хоногт нэг удаа уулздаг тий. Нийт бол 12 удаагийн ментор сешн явд юм байна тий. Тэгээд даалгавар өгөөд тэгээд би нөгөө уулзалтын өмнөх бүгэлдээ хүснэд өгчдөг юм. Тэгээд тэрэн дээр яг уулзалт өдрийнхөө өмнө яг энийг бүглээ явуулаараа гэд өнгөрсөн 7 хоногийн дүгнэх байдлаар өгчдөг. Тэгэнгүүт тэрийг би өөрөө уншаад маргааш юу зөвлөгөө бэлддэг. Нөгөө хүн маань надаас юу асуухаа бэлддэг. Тэгээ яг цаг л уулздаг. За цаг эхлэв шүүгээ ингэ явдаг. Тэгээд ингээ явахаар бас нөгөө айгүй гой өөрчлөгдсөн хүмүүс байдаг. Миний нөгөө менти дотроос хамгийн өндөр настай жоохтой нөгөө 54 тавтай хүн байдгийг. 54 тавтай нэг надаас илүү нөгөө өндөр настай яна ууштай нөгөө надаас илүү ахин настай гэсэн тийм хүмүүс байдаг. Тэгээд би тэр хамгийн сүүлд метр Японд байгаа ментор миний нөгөө төсөөлснөөс их амжилтанд хүрсэн байхгүй. Миний хүлээлтээс давцсан. Тэгээд ментор хийхээ өмнө би нөгөө юу ядгийн онцлогууд хийдэг. Тест янз бүрийн сорилуу тестүүд аваад экогийн, энерги менежментийн хувь хүний өгдөл энэ төрлийн ингээ онцлдог байхгүй. Тэгж жагаад тэр хүнээ тохируулж хөтөлбөр гаргаад тэгэхэд манай тэр охин би хэлжсэн. За чи чамгаа тууштай зан чанар байна. Энэ зан чанарал чифтерийг аврах юм шиг байна гэдэг нэгжсэн байхгүй. Яг манай охин айгүй гоё. Би 3 сараа зогсоосон ч гэсэн тууштай ингээ жил өөр дээр ажиллаад тэгээд айгүй гоё. Чин 45 жилд чинь баг нэг хүн өөрөөсөө авчсан шиг нэлээд жигтэйсэн. Жигтэй. Нөгөө сумуу муу барилддаг хамаатан садны нэг тийм юутай байсан. Тэгээд тэр охин маань айгүй хөөрхөн 100 Монголд ирээд тэгээд хамгийн гоё нь онцноос муусууд над дээр ирсэн шүү дээ. Юу яа. Тийм. Тэгээд тухайд бүр тийм амир нөгөө юу байсан би санзараагүй. Багш. Би хэсчээд байгаа тийм. Ботхаар бүр ингэ аягаа санагддаг байхгүй. Тэгээд нөгөө нэг 50 фиттэй ихч байнаас ингээд сүлжээний бизнес эрхэлдэг. Одоо бүр ингээд надаас илүү өндөр орлогот ингээд мондөг явдаг байхгүй. Бүр ингээд тийч юм байсан юм. Тийм ээ. Бүр ингээд айгүй гоё. Одоо нэг хүмүүсийн амьдралд өөрчлөлт хийсэн мэт айгүй гоё шүү дээ. Тийм. Тэрнээс аас ирчээж байгаа. Айгүй кайф. Тэр чинь баг нөгөө дотоод сэтгэлийн энерги байгаа байхгүй. Бүр нэг миний нэг зорилго биелсэн гэсэн үг байхгүй тийм. Тэгээд бид тэр батар ингээд айгүй байлаадаг байхгүй. Тэгээд гинт нөгөө юм би өөрөө анзаараагүй бахад заримдаа манай нэг шавнар сургалтаас үзсэн хүмүүс би нөгөө юу хийснээ заримдаа мартчихсан шүү дээ. Гэт хэдэн жилийн дараа ч юм уу нөгөө сарын дараа багш таны тэр хэлсэн үг чи надад ингэж нөлөөлөөд би юм өөрчлөлт аваад би ингэсэн гэдгийг ороод ирдэг байхгүй тийм би өө тийм үү гэдэг нэг юм хүлээл гэрүү юм гахамшигтай өөрчлөлт аягүй хийсэн юмуд аягүй орж ирдэг. Сүүлийн үед нөгөө номын хан аваад өөрчлөлт хийсэн гоёго комент их орж ирж байгаа. Сая би бас нэг Эрдэнэт рүү ажиллаар яваад Эрдэнэт миний намаас зарагддаг. Эрдэнэт хотод одоогоор нөгөө Солонгос Японоос зарагдаж байгаа. Сая бас би Солонгост уулздаг гэж ирсэн шүү дээ. Тийм тэгээд Солонгост байгаа нөгөө монголчууд зарагдаж байгаа. Японд миний нөгөө шав зарж өгч байгаа тийм. Тэгэнгүүт сая нөгөө Эрдэнэт явахдаа Эрдэнэт бас аюул унш нартай болцсон байсан. Тэгээд нэгэнд явсны гад номын унш нартай уулзахад бас аюул гоё юм. Бүр ингээд тодруулаад ингээд айгүй олон цаас мас наагаад айгүй гоё ингээд тэмдэглүүд хөтөлцсөн. Тэрийг харахад айгүй гоё байгаа байхгүй. Тэгэнгүүт ингээд манай монголчууд ер нь хувь нөөж суулж штэ өнөд гэлгээд бидний ээж аав учиргүй чи юм өрөөд чинь чи юу мэдэрч чинь асууж байгаагүй штэ өнөд гэлгээд тийм ээ. Тэр нь жоохон одоо бол арай гайг болоод штэ. Одоо бол харьцангуй бидний үеийнхэн бидний дараачийн үеийнхэн айгүй гоё өөр өөртөө ажилтдаг. Наад захын интернетээс тэрийг холоо хаагаад өөрийгөө оншилдаг аргуудаа мэддэг хүмүүс гарч ирээд байна. Бидний өмнөх үеийнхэн тэр талаараа миний үеийнхэн ч юм уу тодорхой хэмжээгээр нөгөө тэр зүүн байгаагүй ч юм уу тэр мэдээлэл тутмаг ч юм уу ингээд тийм хүмүүс манаас айгүй гоё өөрчлөлт хийсэн айгүй гоё ингээд явуулаад байгаа. Тэрийг харахаар бүр ингээд айгүй гоё ирчвчтэй болчихсон шүү дээ. Тэгэхээр тэр чинь яг нөгөө намайг ирчвчтэй болгох зүйлх юм уу те. Ачаар подкастаараа одоо бас нэлээд ирчвч авч байгаа. Олон хүний нөөцөө өөрөө мэрэгшиж байгаа хүмүүст бас урам зориг мэдлэг өгч ах шиг байна тийм. Тэгээ одоо нөгөө өнгөрсөн жил бол бас нөгөө би хүний нөөцийн шичэр магазин сэтгүүлийг санаачилж гаргаж ирсэн. Тэгээд сэтгүүл маань бас ингээд айгүй гоё хүмүүст хүрээ сая
HR дээр 2000 хүний гарт хүрсэн. Тэрээс айгүй гоё надад айгүй гоё багталтай байсан. Нөгөө талаар сая бас би энэ жил манай нөгөө академид хичээл заадаг оюутан манаас подкаст байдгийн. Одоо подкаст ч өөрөө яг орчин үед хамгийн олон хүн харах маань болчиход байна. Тэгээд хүний нууцаар ажиллаж байгаа, амжилттай ажиллаж байгаа хүмүүсийн гоё наав хав сурах подкаст байна уу гэдэг аюу асуугаадсан байхгүй. Тийм байхгүй ангууд нэг за би хийдөө хийчихлээ гэдэг. За тийм байхгүй юм ч одоо би хийжээгээд бас хийгээд тэрийгээ бас айгуу гоё инспирэшн бүр ингээд дурлж нөгөө талаар ялчгүй Монголынхоо ингээд амжилттай HR-аар ажиллаж байгаа нь тодорхой хэмжээний гоё өөрийн төвийг бүтээсэн хүний нөөцийн захидлуудыг ингээ ураад тэд нартай ярилцахад би өөр аюу их инспирэшн аваад байгаа байхгүй. Өөр аюу гоё юм суралцаад ингээд байгаадаас аюу баяртай байгаа. Тийм. Гайхалтай. За подкастынхаа 2 дахь хэсэгт оръё. Ер нь бол дуусах төгч юм. Тэгээ одоо энерги менежмент гэдэг энэ одоо номын зохиогч тэгээ одоо мундаг ийм ментор хүнтэй ярилцж байгаа завшаанаа ашиглаад би өөр дээр бас нэг ийм менторлалт авъя, зөвлөгөө авъя гэж бодож байна л да. За сүүлийн үед надад нэг тохиолдод байгаа асуудал. Би жоохон нойрны асуудалтай болоод байна. Шөнө үед нь бол 2-3 удаа сэрж байна. Тэгээд харцангуй би ер нь жоохон 50 хүн байхгүй юу. Гэхдээ зарим нэг үед бол ингээд нэг юм яарах тийм юунд яарад байгаа мэддэхгүй тийм яарах тийм. За тэгээд зарим ажлыг би одоо надад ийм хойрогшлийн шинж тэмдгүүд илэрч байгаа. Би бол өдрөө ер нь бол зорилгоо аягүй тодорхой тавиад төлөвлөөд хийдэг. Гэхдээ би зарим нэгэн юм дээр аягүй хойрогшоод, хойш нь тавиад тий. Тэгээд тэрнээс жоохон цугтаад энэ нь эргээд намайг бас аягүй тийм стресстүүлээд байгаа байхгүй юу. Тий. Тэгэхээр одоо нэг ийм нойрны асуудал. За тэгээд аливаа зөвлөлөө нэг яарад байгаа. Тэгээд нэг ийм хойрогшихын 3 асуудал нэг тулгараад байгаа байхгүй. Тэн дээр одоо надад зөвлөл юу зөвлөх вэ? Нойр гэхэлэр нөгөө нойрны асуудалтай хүн аюул их юм билээ. Бүр ингээд энэ бол нэлээд их том асуудал болсон юм гэж би анзаарсан. Ингээд сургуулиуд байгаа явахад яалчгүй энерги менежмент нэг хэсэг нь нойр байхгүй би энерги нэг хэсэг тий. За энэ дээр би одоо миний хувьд ч гэсэн бас ингээд ийш тийш яваад ингээд солигчхоор бас ингээд асуудалтай болж эхэлдэг. Буцаагаад би тэрэн дээр аяг ажилтдаг байхгүй. Нэгдүгээрт нойр гэх юм бол нэг шалтгаан байгаа шүү дээ. Нойргууд төрүүлж байгаа. Тэр нь за магадгүй хамгийн энгийнээр кофеноос холбоотой байж магадгүй тий. Саяхан нэг судалгаа нэг хүн ярьжсэн шүү дээ. Кофе ч хамгийн багад 12 цагийн дараа гардаг шүү дээ. Чи өдөрт 3-4 аяг уугаад байна. Чи өдөрт 12 цаг туулсан чи орой 12 цагт гарахгүй шүү дээ. Тэгэж нойрч өрөхгүй шүү дээ гэж кофеноосаа. Тэгэхээр кофений хамаарлаа хараасаа аяг бодож. Манай монголчууд нөгөө цайчин бас кафе морддог шүү дээ. Тэгэхээр нөгөө ууж байгаа зүйлнийхаа тэр нойрон нөлөөлж байгаа хамаарлан судлаад идэж ууж байгаа зүйлдээ нойронд сөрөг нөлөөлж байгаа хамаарлан судалмаар санагдаад байгаа байхгүй юу? Нөгөө талаар сэтгэл зүйн хүчин зүйл гэж хэлсэн. Тэ санаа зовж байгаа зүйл байна уу? Тэ бид нар шинэ санаа эсвэл баяр хөөртэй нөгөө хөөрлийн байдал ч гэж болж шүү дээ. Бага багт ч нөгөө манай хүүхдэн баяртай гэхээр нойр хүрдэг байсан шүү дээ. Тэгэхээр эсвэл тийм хүлээлттэй юм байгаа тийм. Санаа зовсон юм байгаад нь сэтгэл зүй талаасаа тийм. За магадгүй нөгөө эрүүл мэндийн талаасаа бие махбод талаасаа байж болно шүү. Аль нэг бие эрхтэнд нөгөө өөрчлөлт ороод тэр нь нойронд нь нөлөөлсөн ч юм уу тийм. Бас байх магадaltaй байгаа. Тэгэхээр нэг юм чинь өөрөө муутахаар нэг юмас хамаарахгүй байдаг шээ. Олон юм нөлөөлсөн байдаг. Ялангуяа хүний бие эрхтэнтэй холбоотой. Тэгэхээр тэр талуудаас гоё чеклээд үзүүлсэн гэж би бодож байна. Эмч нартай уулзаад яасан ийсэн тийм. Тэр зүйлүүдээ нэг харуул бас. Сүүл би нөгөө бас үе нөгөө нэг жилдээ нэг удаа нэг уртсан аншаанд ордог байхгүй юу. Тэгэхэд бас эмч тэгжсэн та нөгөө тархиа аяг хайлуулаад байна. Би бас нэг 2-3 удаа дондор ширэдэхгүй юу. Тэгэнгүүт бас судлаа яагаад ингэж асуусах тэгжсэн нөгөө тархиа итгэхийг ачаалуулаад байна. Яг би тэгээд байгаа юм байна. Тийм. Одоо нөгөө бид нар шин нөгөө олон юм тэнд юм бодоод энэ ч юм бодоод тэнд компаниас бол энэ чүний асуудлууд зүүдэлж байна. Зүүдлээд дахиад хит ачаал болоод чонтраа сургаач гэж над зүйлсэн багхгүй. Тэгэхээр тэр үеж магадгүй болж бодож байна. За нөгөөх нь болохоор нөгөө юу байсан шүү дээ. Хойрох шиг байсан шүү дээ. Зарим нь хойш нь тавих ёсгүй юм а тавиад байгаа байхгүй. Тэгэхээр би бол энэ бол нэгтэй нөгөө нэг яг үнэ хэлэхэд хүн байнга бас асаалттай бочдохгүй шүү.
үе бас энэ чинь хүн л юм чинь тийм ээ. Яа асуултаатай юм байна. Одоо над ч гэснийг үнэхээр одоо хүмүүс ингээд фэйсбүүк дээр би үгний амьдлага 60% л оруулж байгаа. Тэгэхэд миний хүмүүс ядардаг байхгүй юу гэж. Тэгээд нөгөө тэр нь надад айгу уулзахаар үе чи ядардгүй юм уу гэж ингээд тахна сая надад төвлөө санагдаад тийм. Уг нь бол би бүгдийг оруулахгүй байгаа шүү дээ. Уг нь үе бас ингээд өөрийгөө унтраагаад хойш нь сууж явах бас тийм бас муу гэж би бодохгүй. Гэхдээ мэдээж хэрэг эн чинь яг зарлахад хэдэн хувь бэ? 80-20-ийнхаа зарчмаар жинлээд үсгэж бодоод байгаа байхгүй. Амьдрал дээр ч гэсэн бид нар би ч 100% 50-аас босохгүй байна шүү. Би ерөөсөө 80-20 гэдгийг би өөртөө аяг баримталдаг байхгүй. Зааж 20% залхуур 80% дэ болохгүй шүү те. Окей. Үе хүн л юм чинь хойшин тавьмаар залхуурмаар тэ болохгүй юм хиймээр би шүү дээ. 20% нь би энэ окей гэж өөртөө хоолтон дээр ч гэсэн 20% дэ окей 80% болохгүй. Нэг зорилго дээр ч гэсэн бид нар бүх юмыг окей хийх гэдэг өөрөөсөө шаардаад тахаараас ингээд дарамт үсгэдэг шин. Окей. За 80-20-ыг заримтлаараа шилгүүлээд. За баярлалаа. Нөгөөх нь 3 биш 1 нь. Тий 3 тий ингээ асууц. За ингээд ер нь подкастын маань цаг болж байна. Тэгээд тэгэхээр нэлээд юм чөлөөтэй ярилцлаа. Тэгээд сая нөгөө хол яваад олон улсын HR Global Forum оролцоод ирсэн хүний хувьд би бас холын үнэ сайхан сонсоод подкастаа дуусгая. Тэгээд энэ жилийн формоор юу ярилцсан хамгийн тренд үг чиг хандлага юу бай. Өнгөрсөн жилийнх бол хязгаарыг эвдгсэн шүү дээ. 4 төрлийн хязгаарыг эвдгэх нь бол тэгээд хязгаарыг бол эвдсэн байна тийм ээ. Би ч гэсэн эвдэхийг хичээж байгаа. Алдаа маань бол үнэхээр эвдэж чадсан байна. Энэ жилийн одоо Global Forum-ийн илүү нөгөө олон нийтэд чиглэсэн тренд үг юу байсан бэ? Энэ жилийн HR Forum-ын нэг үндсэн сэдэв нь болохоор хүн ба хэмэл оюухны хамтралын тухай байсан. Хэмэл оюухаа 2 өдөр сонссон боловч хамгийн их давтагдсан зүйлс нь манлайлал байсан. Нөгөө талаар хамгийн их давтагдсан үг нь хүмүн биеийн буюу хувь хүний төрлөх нөгөө сэтгэл хөдлөлөө удирдах, эмпат байх, нөгөө хандлага гэдэг юм аюу хэрэгцсэн байхгүй. Тэгээ харизматай байх. Тэгээ тэндээс бас гоё мессеж нь байсан гэхлээр AI хэдий гарч ирсэн ч та одоо тэр цогломын зах зээл дээр хүчтэй байлгах зүйл чинь нөгөө хувь хүний ур чадвар шүү. Нөгөө харизматай байх, нөгөө эмпати байх, нөгөө харилцааны ур чадвартай байх, нөгөө бусдыг манлайлдаг байх чинь энэ ур чадвараа өсгөх юм бол та стил хүчрэхэг хэрэгтэй хэвээр байх болно тий. Харин AI-аар орлуулах хэмжээний байвал та өөрийгөө олж таньж мэдээгүй, өөрийгөө нээггүй байна л гэсэн үг шүү гэдэг мессеж. Хоёрдугаар миний бүр өөртөө гоё ингээд би Facebook-аас постлсан юм. AI ирэх үед мөрөөдөх чадвар хамгийн чухал. Мөрөөддөг хүн сайжруулж чаддаг, мөрөөддөг хүн шинжилж чаддаг, мөрөөддөг хүн нээлтгэж чаддаг. Тэгээ мөрөөдөх чадвараа битгий орхиороо гэсэн мессежсэн. Тэгээ би чинь мөрөөдөл би дахиад гоё мөрөөдөх хэрэгтэй юм байна. Биднээс нь мөрөөдөх мартцсан байдаг шүү дээ. Тэгээд улам ирч өчтэй болоод ирсэн байна шүү дээ. Тэнгууд бүр за ингээд өөртөө гоё мөрөөдөл тавиад ирлээ. За ингээд менторын цаг подкастын маань энэ удаагийн зочноор өргөж оролцсон Алтан туяа зөвлөгтөө ментортаа маш их баярлалаа. За манай Алтан туяа менторээс би албан ёсоор подкастынхаа төсвөлд нэг юм хүсэж байна. За би өөрөө нөгөө Observer Consulting компани нэгийг харьцах нэг менторингийн төсөл хөтөлбөрийг хариуцдаг болохоор менторуудыг одоо урьж оролцуулдаг. Манай ментор болооч гэж хүсэл тавьдаг. За тэгээд бас манай Observer-ийн албан ёсноос ментор болоод яваач. Тэгэхээр нөгөө би танд менти олж өгнө. Танд тохирсон мэдээж тэгээд бас тодорхой хэмжээний нөгөө ажлыг хүлсэн аавна. Би бол одоо маш сайн менторуудын нэрэлт болж байгаа. Тийм хүсэлтийг тавьж байна. Тэгээ бодолцож үзээрэй. За ингээд манай подкастын төгсгөл хийдэг миний нэг үг байдیں۔ Амжилтын зам та ганцаараа байх алуугүй ментор танд таснаа. Өөрийнхөө ментор олоорой гэдэг энэгээр өнөөдрийнхөө дугаарыг өндөрлж байна. Баярлалаа. Observer Consulting-ийн 2024 он